Соён гэгэрүүлэгч төмрийн тойрвсон ирээдүйн 100 жилд Монгол төдийгүй дэлхий дахин тохиох үйл явдлыг зөвгнөн бичиж, 9 эрдэнэр бүтээсэн дэлхийн нууц товчоо номын нээлт энэ сарын 26-нд Шингэц цочид бодолд олно. Алт мөнгө, шүр, сувд зэрэг 9 эрдэнэр 21 ширхэг бүтээж буй тус номын анхны хэвлэлийг Монгол Улсын засгийн газрын тэргүүн ерөнхий сайдад өргөн барьжээ. 2016 оноос 2106 он хүртэл 100 жил тохиолдох үйл явдлуудыг цаг хугацаа, газар орон, нэр ус тэргүүтнээр харуулan бүтээсэн байж байгаа. 1000 гаруй зөгнөлөөс шилмэл 216 зөгнөл багтаж орсон байгаа. Тэгээд энэхүү ном маань нийт 9 коллекц. Тэгээд энэхүү 9 коллекцийн нээлтийг дуудлага худалдааг зохион байгуулагдаж олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж байна. Дэлхийн нууц товчоо номын 5 дахь хэвлэлийг Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгчид сонгуулийн дараа өргөн барих юм байна. Номонд шинээр сонгогдох ерөнхийлөгч хэн болох тухай дүрслэн бичсэн байна. Ирээдүйд болох Олимпийн наадам, дэлхийн 3, 4-р дан, мөн Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улс, Япон зэрэг улсуудад ирээдүйд болох сайн сайхан болон аюулт үзэгдлийн тухай уг номонд багтаасан байна. Уг арга хэмжээнд 9 эрдэнэр бүтээсэн номын 2, 3, 4 дахь хэвлэлийн эзэмшигчийг дуудлага худалдаагаар тодруулна. Мөн анх удаа танилцуулж буй 9 ширхэг цуглуулга номоо зочдын гаргасан хамгийн өндөр үнийн саналаар худалдаална. Энэхүү ном маань гадаад харагдах байдал дотоод мөн чанарын хувьд бол дахин давтагдсгүй хосгүй үнд бүтээл юм аа. Яагаад ингэж хэлэх вэ гэхээр зэрэг энэхүү номын нүүрэн хэсгийг 9 эрднийг оруулан бүтээсэн, нарыг тойрон иргэдэг 9 гаригийн эрчим хүч энергийг өөртөө шингээж яахын тухайд. Дээр нь 9 газраас хураан цуглуулсан 9 цагаан адууны дил сүлийг оруулан номын хавчургийг хийж, номын шилбэнд ган тулга болоод мөнхөд Манданбадар хасхын бэлэгдэл галыг оруулсан. За номын ард талд Монгол улсын өнөөгийн болоод орчин цагийн газрын зураг 13 дугаар зууны үеийн Монголын эзэн төрний газрын зургийг оруулж өгснөөр гадаад шин чанарын байдлын хувьд онцлог. Улс төрөө бизнес, соёл урлаг, спортын алдартнууд болон гадаад дотоодын зочид төлөөлөгчид оролцох тус үйл ажиллагаанд эргэн та бүхэн ч оролцож болох юм а. Дашрамт урдгад дэлхийн ард түмний соён гэгэрэл зориулсан дэлхийн нууц товчоо бүтээл нь Орос, Казахстан, Кыргызстан зэрэг олон улсад 7 сард нээлттэй хийх юм а. Цаашид 21 улсад 21 хэл дээр хэвлэгдэн гарах юм байна.